хийдэг, орон зайн төлөвлөлтгээд одоо бүхэл юу вэ гэдгийг бол төлөвлөдөг одоо тийм урлагийн бол одоо тийм онцлог юу л дээ. Энэ хүрээ майдар төсөл бол бүр 2006 оноос эхэлсэн. Одоо та нар эдгээс би бол их л залуу байсан үе. Энд бол яг хоо Дашчойлын хийдийн хамлам мөн тэдний бүрэлдэхүүнүүд дамж байгаа. Тэд нар одоо анх санаачлах гаргаж Монгол улсын зүүн хүрээнд хүрээ майдрын дугна гэж байсан. Энэнийг үндэслэж одоо тэндээ тийм хүрээ майдрын дугна босгох төсөл хийж тэгээд анх энд бол одоо манай Балдан гэдэг архитектор бид хоёр анх одоо скетч энтер хийгээд маш олон одоо төсөл хийсэн. За тэгээд яг энэ хэрэгжиж эхлээд одоо 24 онд ашиглалтанд орсон. Энийг бол та нарыг очиж үзээрэй гэж би уриалъя. Энд бол одоо бидний бүтээл байхаас гадна хийдийн одоо залуучууд одоо хүмүүст одоо яаж цашин юу төрөлөх үү, хүнийг яаж одоо нөгөө нэг инэрэнгүй байлгах уу, одоо яаж сэтгэл санаа төвлөрөх гэдэг бүх талын юмыг хийлгээд орчин үеийн шийдэлтэй тийм дугуйныг бий болгосон. Би одоо энд бол та нар ч сайхан амар амгалан одоо нэг юу лээ яслахал ч юм уу юм хийгээд ингээд яхад бол маш тийм төгтөг орчин бүрдсэн. Энэ бол нөгөө талаас нөгөө хүмүүсийн санаачлах энэ бол бас архитектурын бүтээл. Тэгээ би залуучуудаа бас хэлмээр байна. Архитектурын бүтээл бол урлаг. Энэ нааданд одоо залуучууд идэвхтэй оролцож байгаа гэж хэлмээр байна. Манай архитектурууд хүчтэй залуучууд сайн байгаа шүү. Баярлалаа.